5 дугаар давхар. Би нэг компанид дата шивгчээр ажилладаг байлаа. Манай офис барилгын 5 давхарт байдаг бөгөөд орой 6 цагаас хойш бусад бүх компаниуд тарж барилга тэр чигтээ хоосордог юм. Надад хийх ажил их байсан болохоор би ганцаараа үлдэж ажиллав. Оройн 9 цагийн үед доод давхарт хаалга нэгдэж хаагдах цуурайцсан чимээ сонсогдлоо. Нэг их тоосонгүй. Гэтэл хэсэг хугацааны дараа кофе авахар босоход офисын хойд талын хинч ашигладаггүй туслах шатны хаалга нээлттэй байхыг анзаарав. Тэр хаалга уг нь дандаа хаалттай байдаг юм. Гинт хэн нэгэн намайг ажиллаад байгаа юм шиг хачин хүүтэн мэдрэмж төрж ирлээ. Би ажилдаа анхаарахыг хичээсэн ч 30 минутын дараа офисын бүх гэрэл тэнд тунтарчихв. Зөвхөн компьютерийн дэлгэцийн бүдэг гэрлэл хавь орчныг гэрэлтүүлж байлаа. Тэр анир чимээгүүд харанхуй дундаас хин нэгэн над руу маш удаан аяархан алхаж ирэх хөлийн чимээ сонсогдож эхлэв. Би айсандаа шууд босож шатны хаалга руу хамаг хүчээрээ гүйлээ. Нэг давхарт бууж ирээд цагдаа дуудсан ч тэд ирээд хэнийг ч олсонгүй. Дараа нь камер шүүж үзэхэд нэг эр өдрийн 2 цагт барилгад орж ирээд туслах хүрээнд нөөгдөж бүх хүнийг тарахыг хүлээсэн байжээ. Тэр намайг ганцаараа үлдсэнийг мэдээд гэрэл унтрааж над руу дөхөж ирсэн байна. Би тэр дороо ажилласаа гарсан. Тэр этгээд хэн байсан, юу хүснэ нь одоо ч тодорхойгүй. Хамгийн аимшигтай нь тэр хизээч баригдаагүй юм.